Иргэд оюутан сурагчдын эрх зүйн боловсрол зориулан бэлтгэв. Монгол улсын дээд шүүх ямар хэрэг маргааныг хэрхэн хянан шийдвэрлэдэг вэ? Эрүү, иргэн, захиргааны хэргийн оролцогчид хуульд заасан үндслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд 14 хоногийн дотор хяналтын гомдол гаргах эрхтэй. Ийхүү гомдол гаргасан тохиолдолд Монгол улсын дээд шүүхийн холбогдох танхимын нийт шүүгчийн хуралдаан хэргийг хянан хэлэлцэх үндсэлтэй гэж үзвэл 30 хоногийн дотор хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэдэг. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор улсын дээд шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэгэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэдэг. Мөн хуулиар тухайлан харьяалуулсан тохиолдолд хэрэг маргааныг анхан эсвэл давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх, хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох бүрэн эрхтэй. Улсын дээд шүүх хэрэг маргааныг хяналтын шатны шүүх хуралдаанаар 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж тогтоол гаргана. Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх бусад этгээд заавал биелүүлнэ. Монгол улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай www.supremecourt.cg-ийн цахим хуудсанд хандан танилцаарай.